За сайн байцгаана уу? Астрологийн 2024 оны 6 дугаар сарын 6-ыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгэхээр мэдээж гараг ирэхэс маань хөдөлгөөрөө хөдлөөд энергиуд маань солигдгоороо солигдоод явнаа. За энэхүү 6-гаа та бүхэн мандалд ордороо сонсхийг зөвлөж байгаа шүү. Яа тэгэхээр мандалд орд маань хүний амьдралд хамгийн чухал орд байдаг. За энэхүү 6 дугаар сард нар, сугар, бархасад бууд гаригуд маань нэг орд руу давхар орохоор харагдаж байна. Тэр ерөнхийдөө энерги бол нэг талд төвлөрнө. За мөн ангараг гараг байрлалаа солих харагдаж байна. За тэгээ астролог маань бол 1/8-т хоньны ордоор эхэлдэг байгаа. Тэгэхээр хоньны ордны мандалттай хүмүүс маань энэхүү 6 дугаар сард ямар нөхцөл байдалтай тулгарх магадaltaй гэдгийг тайлбарлаж өгье. За хоньны ордны мандалттай хүмүүс маань өнгөрсөн 5 сард нэлээд гадаад дүрх, зан шин дээр асуудалтай, маш их эрч хүчтэй, тэрнээс бол асуудал гарч ирсэн бол энэхүү 6 дугаар сард таны амьдралд шинэ энерги орно. Энэ энерги нь хаана орох вэ гэхээр таны эд хөрөнгө материаллык тал дээр орох болно. Тэгэхээр та эд хөрөнгөдөө арвич, хямгач, за бас үрэлгэн биш байх шаардлагатай тулгарх нэ. За ойрын жилүүдэд таны эд хөрөнгө материал нэлээд докторгүй орж гарах шинжтэй орлого орж гарсан бол энэхүү 6 дугаар сараас ерөнхийдөө энергиуд маань нэлээд тэнцвэрчээд ерөнхийдөө цэвэрлэгдэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө 6-7 сараас бол таны материал бол докторжоод орлогын хүүсэр маань ерөнхийдөө бол бат бөх болох боломжтой харагдаж байна. За энэхүү 6 дугаар сард таны энерги хаана төвлөрөх вэ гэхээр таны хамаатан садан, ахан дүүс, ойрын аялал хэрвээ сургууль сурдаг хүүхэд байх юм бол одоо сургууль дээр, за эсвэл сургалтанд суудаг хүн байвал сургалтын дээр шинэ сургалтанд явж эхлэх магадaltaй, шинэ зүйл сурж эхлүүлэх магадaltaй. За ойрын аялал гэдэг маань болохоор ерөнхийдөө машин тэргээр аялах, вагоноор аялах ч юм уу тийм ээ. Тэм холын аялал бол биш. За энэхүү энергиуд маань ерөнхийдөө бол идэвхтэй байна. Тэгэхээр та магадгүй хамаатнуудтайгаа цагийг өнгөрөөх, за эсвэл ойрын аялалд явах, шинэ зүйл сурж эхлэх одоо тийм магадлал бол маш өндөр байх нэ. За анхаарах ёстой зүйл гэх юм бол бизнесийн партнершип, хамтран амьдрагчтайгаа муудалцахгүй байх шаардлагатай тулгарна гэж харагдаж байна. За мөн эрүүл мэнд фитнестэй хэрвээ анхаарах юм бол маш одоо ээлтэй өгөөчтэй. Энэхүү эрүүл мэнд фитнест нь болохоор йога, одоо усан сэлэлт, эрүүл мэнд, за иймэрхүү зүйл орно гэсэн үг. За ерөнхийдөө бол 6 сарыг базаад хэлэхэд таны оюуны потенциалыг маш идэвхтэй байлгах, яриа хөөрөө, хилэлцэл, таны амыг маш идэвхтэй байлгах тийм сар гарах нэ гэж ойлгож байна. Ерөнхийдөө бол энерги хөнгөн чөлөөтэй харагдаж байна. За амжилт хүсье. За дараагийн орд маань үхрийн орд. За үхрийнхэн маань бол ерөнхийдөө маш тайван хүмүүс байдаг шүү дээ. Ер нь энергит эмзэг мэдрэмтгий бол биш. За энэхүү 6 сард үхрийн ордныхан маань ямархуу энергитэй учрах вэ гэхээр үхрийн ордныхны маань эд хөрөнгө, материаллык амьдрал бол маш идэвхтэй харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо хоол авч идэх, шинэ хувцас авах, ялангуяа 6 сарын 6-нд шинэ сар гарна. Энүүд бол маш идэвхтэй байх болно. Одоо мөнгө төгрөгтэй харилцаатай ямар нэгэн ажил хийх, банк руу явах шаардлагатай болох ч юм уу тийм. Энэ энерги маань бас нааштай сайн талын энерги байх болно. За энэхүү 6 сард таны амьдралд анхаарах ёстой зүйлс гэх юм бол ажлын газар дээр анхаарах ёстой. Ажлын газрынхантайгаа хамт ажиллагчдтайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. За мөн ангараг гараг үхрийн орд руу орохоор харагдаж байна. Тэгэхээр үхрийн ордныхан маань энэхүү 6 сард маш эрч хүчтэй, ааштай, ууртай, уцаартай байх магадaltaй. Тийм учраас өөрийнхөө ааш уур уцаарыг зохицуулаад, тохируулаад хүнтэй
бас эвтэй харьцах шаардлагатай тулгарх нэ. За ерөнхийдөө бол энэхүү 6 сар маань бол үхрийн ордны хувьд маш материаллог, мөнгөлөг одоо тийм мөнгөтэй холбоотой сар гарахаар харагдаж байна. За 6 сарын 22-ны өдөр бүтэн сар гарнаа. Энэхүү бүтэн сар маань таны гадаад орон, аялал, шашин шүтлэг, их сургууль гэх мэт хэсэг дээр гарах нь. Тэгэхээр энэхүү хэсгүүд дээр ямар нэгэн зүйл өндөрлөх, дуусгах шаардлагатай тулгарна гэж ойлгож байна. Ерөнхийдөө бүтэн сар маань ямар нэгэн зүйлийг дуусгаж, төгсгөж байдаг. За ерөнхийдөө бол үхрийн орд маань маш эрч хүчтэй материаллык сар гарахаар харагдаж байна. За амжилт хүсье. За эхрийн ордныхан маань энэхүү 6 сард ямархуу энергитэй учрах тулгарх вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За энэхүү 6 сар бол эхрийн ордныханд маань бол маш ээлтэй. Ерөнхийдөө эхрийн ордны төрсөн өдөр шүү дээ. Маш ээлтэй, маш эрч хүчтэй, азтай тийм сар байх болно. За 6 сарын 6-ны өдөр шинэ сар эхрийн ордон дээр гарна. Тэгэхээр та ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлвэл маш сайн. Ерөнхийдөө өөрийнхөө бодож төлөвлөжсэн ч юм уу ямарваа нэгэн шинэ алхам, шинэ зүйлийг эхлүүлэхэд бол маш хорвоо ертөнц таныг дэмжихээр харагдаж байна. За бас гоо сайхан, гоо зүүн талаасаа маш үзэмжтэй харагдана. За бас өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас илүү давмгайгаар мэдрэх магадлал өндөр байгаа. Тийм энергиуд бол харагдаж байна. За 6 сарын 22-нд бүтэн сар гарна. Бүтэн сар маань болохоор төгсгөл ямарваа нэгэн зүйлийг дуусгахыг илтгэж байдаг. Тэгэхээр бүтэн сар таны аль хэсэгт гарах вэ гэхээр одоо партнершипийн хамтын хөрөнгө, дундын хөрөнгө дээр гарах нэ. Эсвэл хүнтэй дотн байх тал дээр бүтэн сар гарна. Тэгэхээр бүтэн сар маань энэхүү хэсэг дээр ямар нэгэн энергийг дуусгаж төгсгөж өгөхөөр харагдаж байна. Тэгэхээр жишээлбэлж ярил одоо хүнд өртөө байсан бол өрөө төлөх, дуусгах. Одоо хэрвээ хүн танаас өрөө зээлсэн, үр зээлтэй танаас мөнгө асуусан байсан бол түүнийгээ буцааж өгөх ч юм уу, тийм ээ. Тийм энергитэй одоо холбогдох нэ. За 6 сар маш эрч хүчтэй мөртлөө бас эрч хүч баг зэрэг унсан харагдаж байна. Яг тэр ангараг гараг таны нойр ундлагын үе рүү орсон байна. Тэгэхээр ангараг гараг маань өөрөө эрч хүчийг удирддаг одоо гараг байдаг. Гэтэл таны нойр одоо итгэхгүй байдал руу яваад орчхоор бас баг зэрэг нойр мөг эрч хүчгүй мэдрэмж авах магадaltaй. За гэхдээ ерөнхийдөө тань дээр маш олон гаригууд зэрэг явж байгаа учраас нойр хоолоо зохицуулчих юм бол бусдаар бол эрч хүчтэй, ээлтэй, азтай, одтой байхаар харагдаж байна. Ерөнхийдөө 6 сард маань одоо эхрийн ордныхны оргил үе гэж харагдаж байна энэ жилд. За дараагийн бичлэгээр дахиулъя. За мэлхийн орднууд маань энэхүү 6 сард ямархуу энергитэй учрах вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За мэлхийн ордныхан маань энэхүү 6 сард баг зэрэг итгэхгүй одоо нойроо сайн авах хэвээр тийм энергитэй учирч болцсохгүй харагдаж байна. Яг тэгэхээр одоо шинэ сар болон бусад гаригууд таны нойр, итгэхгүй байдал, төгсгөл, травма энэ хэсэг рүү орохоор харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө та маш сайн өөртөө амралт өгөх хэрэгтэй тулгарх нэ. Одоо болж өгвөл бясалгал хийх, йог хийх, одоо даал тухамсраа цэвэрлэх гэж ярьдаг штэ. Одоо тэр хэсгүүд дээр анхаарч өөртөө цаг хугацаа, орон зайг өгөх шаардлагатай тулгарх нэ. За мөн амралт, совилалт хэвтээ гэж бодож байсан бол энэ хүү 6 сар бол маш таатай, ер нь тохиромжтой харагдаж байна. Ерөнхийдөө тархин доторх хог навшаа гаргаж хаяад цэвэрлээд, ерөнхийдөө өөрийгөө цэвэрлээд даал тухамсраа онгойлгоод ирэх нь зүйтэй болох нэ. За энэ хүү 6 сард одоо анхаарах ёстой зүйлс гэх юм бол гэр бүлийнхэнтэйгээ муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. За мөн хамт олон найз нөхөд одоо олон хүмүүс дунд хүнтэй маргалдах, муудалцах ямарваа нэгэн тийм энергиэс зайлсхийх хэрэгтэй харагдаж байна шүү. За мөн 6 сарын 22-ны өдөр материал ордон дээр бүтэн сар гарахаар харагдаж байна.
За энэхүү бүтэн сар гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ямарваа нэг юмыг дуусгаж төгсгөж өгж идэг. Тэгэхээр таны бизнесийн партнершип, хамтран амьдрагч одоо тэр хүнтэй нэгээс зэрэг нэг харилцаатай тал дээр ямар нэгэн төгсгөл дуусгах энергийг ирж магадгүй. Ерөнхийдөө бол энэхүү 6 сар таны хувьд амралт ажлаа маш сайн зохицуулах ёстой. Ерөнхийдөө амрах ёстой тийм сар гарах нэ гэж ойлгож болно. За сайн бацхан Арслангийн ордныхондоо энэхүү 6 сард ямар энергитэй учрах талаар нь одоо тайлбарлаж өгөх гэж байна. За ерөнхийдөө 6 сарын энерги бол маш хөнгөн. Ялангуяа таны одоо найз нөхөд хамт олон маш олон хүнтэй тийм газар бол таны энерги ерөнхийдөө төлхөө хөврөх нэ. Тэр шинэ найз нөхөдтэй болох магадaltaй, шинэ хамт олон дунд элсэж орох боломжтой. За олон хүн дунд орох юм бол нэлээд ээлтэй. Танилын хүрээгээд хэлвэл танд бас маш ээлтэй тийм 6 сарыг таныг өгтөж байна. За анхаарах ёстой зүйл гэх юм бол одоо хэрвээ ажил хийдэг арслангууд манайхан бол захиралтайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. Тийм энерги харагдаж байна. За мөн хэл ярианы алдаа хийх, хамаатан садантайгаа муудалцах ч юм уу. Тиймэрхүү энергиудаас зайлсхийх хэрэгтэй харагдаж байна. За 6 сарын 6-нд шинэ сар таны хүсэл мөрөөдөл найз нөхөддөр гарна. Тэгэхээр ерөнхийдөө найзуудтайгаа цагийг өнгөрөөх, одоо хамт зугаатай байх тал дээр бол маш идэвхтэй чөлөөтэй энерги урсж байна. За харин 6 сарын 22-ны өдөр бүтэн сар гарна. За энэхүү бүтэн сар гэдэг маань ерөнхийдөө альва нэг энергийг дуусгаж төгсгөж өгч идэг. Тэгэхээр бүтэн сар таны ажил, өдөр тутмын амьдрал, фитнес, за эмч, одоо энэ эрүүл мэндийн хэсгүүд дээр гарахаар харагдаж байна. Тэгэхээр та ямар нэгэн одоо өвчтэй байсан бол өвчнөө давж гарах ч юм уу. Ажил дээрээ ажлын газрынхантайгаа хэрвээ асуудалтай байсан бол одоо харилцаагаа нэг тийш нь болгох тийм магадaltaй одоо бүтэн сар таны эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал, ажил хэрэг дээр гарах нь байна. Тэгэхээр энийг бас тархиндаа анхаараарай гэж зөвлөж байна. За ерөнхийдөө бол энэхүү 6 сар маань бол таны хувьд маш хөнгөн энерги урсгал чөлөөтэй тийм сар гарах нэ. За охины ордныхан энэхүү 6 сард охины ордныхны маань хувьд ямархуу энергитэй учрах вэ гэдэг талаар нь уншиж тайлбарлаж өгөхөөр сууж байна. За охины ордныхан маань бол энэхүү 6 сард хүсэл мөрөөдөл одоо зорилго тэр тал дээр бол маш идэвхтэй байна. Зорилгодоо хүрэх одоо бичиж тэмдэглэжсэн гүйцэлдүүлэх ажил байсан бол түүнийг гүйцэтгэх. За мөн ажил хийдэг охины ордныхан маань бол захиралтайгаа маш эвтэй, таарамжтай. За карьер, нэр хүндийн тал дээр бас маш идэвхтэй, ээлтэй харагдаж байна. За мөн захирлынхаа хараанд өртөх, тушаал дэвших бас боломжтой харагдаж байна шүү. За энэхүү 6 сард бас одоо болгоомжлох, санах ёстой зүйл гэх юм бол мөнгө төгрөг, үр зээл энэ тал дээр бол маш хянамгай хандах хэрэгтэй. Одоо хамтын хөрөнгөч бай, өөрийн хувийн хөрөнгөч бай, ерөнхийдөө үрэлгэн биш. Одоо хянамгай хандах шаардлагатай тулгарх нэ. За 6 сарын 22-ны өдөр бүтэн сар гарах байгаа. За бүтэн сар гэдэг маань юу гэсэн үг вэ? Тэр ямарваа нэг энергийн төгсгөл ирнэ гэсэн үгтэй. Тэр таны бүтэн сар амьдралын таны аль хэсэг дээр гарах вэ гэхээр үр хөөхд, тоглоом, хобби, одоо амьдралаас таашаал кайф авч болох бүхэл хэсгүүд байдаг. За одоо энэ хэсэг дээр бол төгсгөл ирэх нэ. За жишээлбэл хэрвээ хүүхэдтэйгээ одоо зугаалын парк орё гэж бодож исэн бол түүнийгээ гүйцэтгүүлэх, дуусгах ёстой тийм энергитэй тулгарна. За эсвэл хүүхэдтэйгээ одоо муудалцсан байсан одоо харилцааны асуудалтай байсан бол тэрхүү асуудлыг шийдвэрлэх нэг тал руу одоо шийдвэрлэх ёстой тийм энерги тулгарх магадaltaй харагдаж байна. За жинлүүрийн орд. Жинлүүрийн ордныхан маань энэхүү
6 сард ямар энергитэй очих вэ гэхээр одоо таны их сургууль, higher education, гадаад орны аялал гэх мэт амьдралын бас өөдрөг хэсгүүд маш идэвхтэй харагдаж байна. За өнгөрсөн 5 сар таны хувьд хүмүүс танд муухай хандах, танд хүмүүс айшаа гаргах ерөө тийм энергиуд ажиглагдаж байсан бол энэхүү 6 сард одоо энэхүү энерги маань солигдох нэ. За ангараг гариг таны амьдралын аль хэсэг рүү орох вэ гэхээр хамтын хөрөнгө, бэлгийн амьдрал гэх хэсэг рүү орох нь. Тэгэхээр ерөөхдөө та маш бэлгийн идэвхтэй тийм энергитэй учрах нэ. За хүнтэй хамтран амьдрах, бизнесийн партнершип гэх мэт нэгээс зэрэг нэг хамтарсан харилцаа бол баг зэрэг гэмтэлтэй асуудалтай харагдаж байна. За мөн эрүүл мэнд дээр анхаарах шаардлагатай. Хэрвээ ажил хийдэг жанжуурын ордныхан маань байх юм бол ажил дээрээ ерөнхийдөө хөгшин хүнтэй хамт ажиллах, яхир ааштай хөгшин хүн одоо таны ажил дээр байх ч юм уу тийм энерги бас байх боломжтой харагдаж шүү. За ерөнхийдөө жанжуурын ордныхан маань энэхүү 6 сард одоо алс холын аялал хийх, гадаад орн руу аялах, их сургуульд одоо сурдаг жанжуурийнхан маань байх юм бол багш нартайгаа маш харилцаа сайтай. За эсвэргээрээ бол арай сургуульд орж амжаагүй одоо жанжуур ордныхан маань байх юм бол их сургууль бүртгүүлэх, шинээр илсэн орох тийм боломжтой харагдаж байна. За бусдаас мөнгө зээлэх, одоо их хэмжээний мөнгөтэй харилцах ч юм уу тэр тал дээр бол бас нэлийн хянамгай байх шаардлагатай байх нэ. Бусдын хөрөнгө, хамтын хөрөнгө дээр хянамгай нягхуур, үрлэгэн бус байх шаардлагатай байх нэ. За хилэнцэн ордныхан энэхүү 6 сард таны хувьд ямархуу амьдралын энергиуттай учрах, тулгарх вэ гэдэг талаар тайлбарлаж өгөх гэж байна. За сүүлийн үед хилэнцэн ордныхан маань эрүүл мэндийн асуудалтай, баг зэрэг одоо төвөгтэй, ажлын дарамттай, ажлын стресстэй байсан бол энэхүү 6 сард тэр энерги баг зэрэг намжин за арай дээрднэ гэж харагдаж байна. За найз нөхөд хамт олонний хэсэг бол идэвхтэй зүгээр харагдаж байна. За энэхүү 6 сард шинэ сар болон бусад гаригийн энергийн бөөгнөрлүүд таны айл хэсэгт гарах вэ гэхээр хамтын хөрөнгө, одоо хань нөхрийн хөрөнгө, за эсвэл том мөнгөтэй харьцдаг хилэнцийнхэн байх юм бол одоо coin, одоо юу ч үгүй маш их хэмжээний мөнгөтэй харилцах боломжтой бизнесийн боломжууд ч юм уу тийм орлогын их усүр танд нээлттэй ээлтэй харагдаж шүү. За 6 сард зайлсхийх ёстой энергийн хувьд бол одоо хамтран амьдрагч партнертайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. За мөн энэхүү партнершип нь бизнесийн партнершип бас байж болно. Одоо гэрээ хэлцэл хийсэн хүнтэйгээ муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. Танд одоо тэр гэрээ хийсэн хүн маань аашаа гарах, урал уцаарлах магадaltaй учраас ерөнхийдөө хүнтэй эвтэй байх ёстой 6 сар гарч байгаа юм биш үү. За мөн хилэнцэн ордныхан маань хэрэв хүүхэдтэй болоод хүүхэд төрүүлэх юм бол нэлийн хариуцлага шаардсан тийм энергиуд тань дээр ойрын саруудад явж байгаа юм байна. За мөн энэхүү 6 сард та хэрвээ далд ертөнд судлаа, ямарваа нэгэн окколт, одоо мэрэг төлөг юу ч байдгийг тийм ээ бөө одоо тиймэрхүү энергитэй харилцаа хүсэж байсан бол бас нээлттэй харагдаж байна. За номын ордныхан маань ерөнхийдөө амьдралд маш өөдрөг ханддаг шүү. Та ерөнхийдөө амьдралд асуудал тулгарсан ч гэсэн тэрийг гайгүй даваад гарчих тийм энергитэй байдаг. За номын ордныхан маань энэхүү 6 сард бусадтай харилцах, нэгэн эсрэг нэг харилцаа, гэрээ хэлцэл бол маш идэвхтэй. Магадгүй шинэ газартай гэрээ хийх, шинэ бизнесийн хамтрагчтай болох, шинэ ажлын байран дээр очих ч юм уу тийм энерги харагдаж байна.
За өнгөрсөн 5 сарын хувьд таны амьдралын хайр, дурлал, үерхэл, бэлгийн амьдрал баг зэрэг асуудалтай байсан бол энэхүү 6 сард тэрхүү энерги өөрчлөгдөөд ажлын байран дээр одоо маш идэвхтэй энерги орох нэ. Энэхүү ажлын байран дээр идэвхтэй энерги орно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ажил дээр чинь маш ааш муутай идэвхтэй тийм эрч хүчтэй хүн байх боломжтой. За эсвэл хэрвээ та фитнес, усан сэлэлт, ямар нэгэн тийм биеийн хүчний спортоор хичээлэх гэж байсан бол энэ нь таны энергийг нэлээд сорох, таныг нэлээд идэвхтэй байлгах магадaltaй тийм энерги таны өгтөж байгаа юм байна. За энэхүү 6 сард анхаарах ёстой энерги гэх юм бол одоо хамт олон найз нөхөд, олон хүний дунд одоо өөрийгөө гадуурхагдаж байгаагаар мэдрэхээс зайлсхийх хэрэгтэй. За мөн сэтгэл санаагаа өөдрөг байлгах, өөртөө ихтэй байх тал дээрээ өөртөө анхаарч, өөртөө цаг зав кэр өгөх хэрэгтэй байх нэ. За сүүлийн жилүүдэд номын ордныхан маань баг зэрэг өөртөө итгэлтэй байдлаа алдсан тийм энерги харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэхүү 5 сард таны амьдралд level тань бусадтай харилцах нэгэн эсрэг нэг харилцаанаас орж ирэх нэ. Энэ бизнесийн партнершип байж болно. Одоо эсвэл нэг хүн, нэг найзаас ээлтэй энерги орж ирэх магадaltaй гэсэн үг. За 6 сарын 22-ны бүтэн сар таны амьдралын аль хэсэг дээр гарах вэ гэхээр эд хөрөнгө, мөнгө, материал хэсэг дээр гарах нэ. Тэр ерөнхийдөө та одоо авахыг хүсэжсэн зүйлээ аваад мөнгөө дуусгах, барах магадaltaй гэсэн үг ээ. Тэр ерөнхийдөө мөнгөн дээрээ хянамгаа өргөх шаардлагатай тул гарах нэ. За материал ордныхны маань хувьд 6 сард таны амьдралд ямархуу энерги таны хүлээж байна гэдэг талаар тайлбарлаж өгье. За 6 сард материал ордныхны хувьд маань ажил төрөл, өдөр тутмын амьдрал, карьер, фитнес, усан сэлэлт, йог, одоо юу ч гэдэг юм тийм ээ. Тийм идэвхтэй сервис, бусдад туслах тэр хэсэг дээр маш энерги идэвхтэй байна. Ялангуяа 6 сарын 6-нд таны ажил төрөл одоо шинэ энергийг танд авчирж байна. Магадгүй хэрвээ ажилд орж чадаагүй байсан материалхан маань байх юм бол нөгөө 6 сард шинэ ажилд орох магадaltaй, ажлын байран дээр маш идэвхтэй, хөгжилтэй, таатай энерги таныг өгтөж байна. За өнгөрсөн 5 сард та хэрвээ одоо нэлийн бухимдалтай, уур уцаартай, гэрийнхэнтэйгээ муудалцсан ч юм уу тиймэрхүү энергитэйсэн бол энэхүү 6 сард та өөрийгөө илэрхийлэх, магадгүй спортоор хичээлэх дуртай байсан материалхан маань спортоор, сагсаар, волейболоор хичээлэх ч юм уу тийм өөрийгөө илэрхийлэхэд маш идэвхтэй тийм 6 сар таны өгтөж байгаа юм байна. За хэрвээ их сургуульд сурдаг, эсвэл 10 жил сурдаг материалхан маань байх юм бол одоо ажил хийхээс илүү хичээлдээ анхаарах, төвлөрөх шаардлагатай. Өөрийн оюун ухаан, эрдэм мэдлэгтэй цаг зав гаргах шаардлагатай тийм одоо он сар жилүүдийг туулж яваа юм байна. За мөн фитнесээр хичээлдэг материалхан маань бол фитнес дээрээ, эрүүл мэнд дээрээ илүү анхаарах, өөрийнхөө биеинд илүү их цаг зав зарцуулах магадaltaй тийм 6 сар таныг өгтөж авч хүлээж байгаа юм байна. За анхаарах ёстой энерги гэх юм бол хэрвээ та ажил хийдэг материал бол захиралтайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй тийм сар таны өгтөж байгаа юм байна шүү. За хомхын ордны 6 сарын 6-ыг уншиж өгье. За хомхын ордныхан маань бол энэхүү 6 сард амьдралаас кайф авах, таашаал авах, одоо амьдралыг enjoy хийх тал дээр маш идэвхтэй. За хэрвээ ганц бие хомхойхон маань байх юм бол болзоонд явах, одоо болзооны санал орж ирэх магадлал маш өндөр харагдаж байна. За хэрвээ хүнтэй үерхий болзъя гэж боддгоо байх юм бол та ямар нэгэн хоббигоо хэрэгжүүлэх, чөлөөт цагаа маш зүйтэй өнгөрөх боломжтой тийм чөлөөтэй энерги таныг одоо энэхүү 6 сард өгтөж авч байгаа юм байна.
За 6 сард анхаарах ёстой энерги гэх юм бол одоо баг зэрэг уур уцаартай цээжин хэсэг дээр гал энерги төвлөрсөн байгаа. Тэгэхээр хүн даашаа гаргах, гэрийнхэнтэйгээ муудалцах, стресс авах гэх мэт зүйлсээс анхаарах зэрлэх хэрэгтэй. За мөн гадаад орн руу аялах гэж зорж байгаа бол ойрын саруудаа баг зэрэг ээлгүй байх магадaltaй харагдаж байна. За мөн хэрвээ их сургууль сурдаг хумхийнхан маань байх юм бол их сургуулийн багш нартайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. Та амьдралд өөдрөг хандах тал дээрээ анхаарч амьдрал ямар ч зүйл тохиолдсон сэтгэл санаагаа өөдрөг байлгах ёстой. Тийм 6 сар таны өгтөж байгаа юм байна. За өөр хүүхэдтэй болохыг санаархаж зэгч байсан хумхай ордныхан маань энэхүү 6 сард өөр хүүхэдтэй болох одоо ямар нэгэн урлагийн бүтээл хийдэг хүмүүс маань байх юм бол урлагийн бүтээлээ дэлгэж тавих, танилцуулах, төлөвлөх тал дээр бас маш чөлөөтэй нээлттэй энерги таны хүлээж байгаа юм байна. За бүтэн сар таны травма, унтлагын хэсэг рүү далд ухамсар руу орох юм байна. Тэгэхээр та магадгүй өөрийн хуучин травмагаа даван гарах, өөрийнхөө нойр хоолыг сайн зохицуулах, өөртөө амралт өгөх, бяцлал хийх шаардлагатай тийм энерги таныг 6 сарын 22-нд өгтөж байгаа юм байна. За бусдаар бол маш идэвхтэй, маш хөгжилтэй 6 сар таныг хүлээж байгаа юм байна шүү. За загасны ордныхны маань хувьд энэхүү 6 сард таныг ямар энерги хүлээж байгаа вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За сүүлийн жилүүд он саруудад загасны ордных маань маш дотгошоо хандсан, маш хариуцлагатай байх ёстой тийм он сар жилүүдийг туулж байгаа юм байна. Магадгүй хорвоо ертөнд таны баг зэрэг хойшлуулсан, бусдад үнэлэгдэх тал дээр баг зэрэг асуудалтай тийм одоо он жилүүдийг туулж байгаа юм байна. За энэхүү 6 сард таны амьдралын аль хэсэг хамгийн идэвхтэй байна вэ гэхээр гэр бүл, гэр орны хэсэг маш идэвхтэй байна. Тэгэхээр магадгүй та гэрийнхэнтэйгээ цагийг ад жаргалтай зөв зүйтэй өнгөрөөх, за эсвэл шинэ гэртээ болъё, гэр оронтой болъё гэж төлөвлөж исэн загасны ордныхан маань байх юм бол энэхүү 6 сард одоо шинэ гэр худалдаж авах, гэрээ тохижуулах ч юм уу тийм гэр орон дээр энерги маш чөлөөтэй сайхан харагдаж байна. За өнгөрсөн 5 сард таны амьдралын эд хөрөнгө, материалын хэсэг нэлээд асуудалтай байсан бол энэхүү одоо 6 сард баг зэрэг энерги чөлөөлөгдөн. Ерөнхийдөө материалын тал бол харьцангуй гайг болон дээшлэнэ гэж харагдаж байна. Тэгэхээр мөнгөний асуудлууд байсан бол баг зэрэг нааштай дээрднэ гэсэн одоо энерги харагдаж байна. За мөн энэхүү 6 сард таны амьдралын бэлгийн амьдрал, одоо бэлгийн дур хүсэл маш их нэмэгдэж өсөлттэй харагдаж байна. Тэгэхээр өөрийнхөө бэлгийн дур хүслийг маш сайн хянах, анхаарах шаардлагатай тулгарх нэ. За мөн өөр анхаарах ёстой энерги гэх юм бол хамаатнуудтайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. За мөн ойрын аялал хийх, машин тэрэгтэй холбоотой асуудал үүсчих болзошгүй. Тэгэхээр энэ тал дээр хянамгай жолоодлогоо сайн хийх шаардлагатай байх нэ. За мөн хамаатнуудтайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. За бас 10 жилийн сургууль сурдаг загасныхан маань байх юм бол сургууль дээрээ багш нартайгаа муудалцах, сургуулийн хамт олонтойгоо, ангийнхантайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй тулгарх нэ. За үүгээрээ 6 сарын 6-аагаа уншиж дуусгалаа. Ер нь цаашдаа ингээд сар болгон сарын эхнэр тухайн сарын 6-ыг хүргэж байхаар ерөнхийдөө бол шийдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо дараагийн сар гарахаас өмнө миний хаяг руу орж ирээд тухайн сарда ямар энерги урсгалуудтай учрах тулгарх магадaltaй вэ гэдгээ урьдчилаад мэдэж болох нэ. За та бүхэн нар сар мандалтаараа сонсож болно. Гэхдээ мандалт орд маань бол хүний амьдралд хамгийн чухал нөлөөтэй байдаг учраас мандалтаараа сонсвол хамаагүй зүйтэй зөв байх болно гэж миний хувьд зөвлөж байна. За мөн мандалт ордоо мэдхгүй хүмүүс маань нэлээх комментаар мандалт гэж өгөө, мандалтаа яаж мэдвэ?
За би 1 цаг 30 минутанд төрсөн миний мандалд юу вэ гэх мэтээр асуусан байсан. Тэгэхээр та бүхэн маань одоо миний хуучин бичлэг рүү ороод мандалд ордоо хэрхэн гаргаж авах вэ гэдэг бичлэгэн дээр очиод өөрийнхөө мандалд ордыг мэдэж авах боломжтой. Тухайн бичлэгэн дээр бол би гаргаж авах мандалд ордоо мэдэж авах аргыг нь бол заагаад оруулчихсан байгаа. Тэрийг дагаж хийгээд өөрийнхөө мандалтыг мэдэж авах боломжтой гэсэн үг. За 1 цаг 30 минутанд төрлөө, 2 цаг 30 минутанд төрлөө гэд мандалтууд маань яг нэг хэвэн байхгүй. Тэгэхээр дэлхийн хаан төрсөн, хэдэн цаг төрсөн хүн болгоныхоо өөр өөр байх болно. Яг тийм тодорхой бол бас тийм мандалттай гэсэн хариу бол байхгүй. Одоо тэр астрологийн төхөөрөмжөөр харж ээж, вебсайтаар нь харж ээж таны мандалд ордыг яг ямар ордвэ гэдгийг мэдэж авах боломжтой. Түүнээс яг одоо зохицуулсан хэдэн цаг төрсөн тийм мандалттай гэсэн яг тийм тодорхой бол хариулт бол байхгүй гэсэн үг. За харин нарны орд маань бол тийм тодорхой хариулт байдаг шүү дээ.